Өнөөдрийн мэндийг хүргэе. Дотоод иргэн сургуулийн харьяа эрх зүйн мохны сургуулийн 231-р дамжаа The Justice подкастын 10 дугаарт оролцоход бэлэн болсон байна. Намайг Батрэдун Тиможин гэдэг. Ингээд манай багийн гишүүд өөрсдөө нэг-нэгээр танилцуулъя явна уу? Сайн байна уу? Ариун талхын нэнди Эрдэнэ байна. Сайн байна уу? Ажигийн Баасан Сүрэн байна. Сайн байна уу? Сэргэлэнгийн Игснаа байна. Сайн байна уу? Ариун болдын Анар байна. Сайн байна уу? Мөнхтэйгийн Төлөнцөг байна. За ингээд өнөөдрийн бидний ярилцах подкастын сэдэв бол захиргааны хэргийн шийдвэрт дүн шинжилгээх арга зүйн ач холбогдол байгаа. За энэ сэдвээр ярилцахаас өмнө суурь мэдлэгээс ерөнхийдөө эхлэе гэж бодож байна. За захиргаа гэж юу вэ? Нэн дээртэй. За тэнхээдээ баярлалаа. За захиргаа гэдгийг сөрөг аргаар тодорхойлбол хууль тогтоох болон шүүх эрх мэдлээс бусад төрлийн үйл ажиллагаа гэлдэг байна. За тэгвэл захиргааны эрх зүй гэж юу вэ? За захиргааны эрх зүй гэдэг нь захиргааны хувьд тусгаалan зориулагдсан. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны бусад үйл ажиллагаа болон захиргааны байгууллагатай холбоотой захиргааны эрх зүйн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнүүдийн нэг хэлбэрийг хэлдэг. За тэгвэл захиргааны хэрэг гэж юу вэ? Үүнийг нийтийн эрх зүйн маргаан үүснээр бий болдог гэж ойлгож болох уу? За захиргааны хэрэг гэдэг нь онлын болон хууль зүйн талаас нийт эрх зүйн байгаа. За онлын хувьд орж үзвэл захиргааны хэргийн шүүхт хамаарч байгаа гэдэг. Тэгвэл хариалагдвал зохих нийтийн эрх зүйн байгаа. За хууль зүйн утгаар нь орж үзвэл эргэн захиргаа хоорондын захирах харилцаанаас маргааныг захиргааны хэрэг гэдэг байна. За тэгвэл захиргааны хэргийн оролцогчид гэж яг юу вэ гэм бол? За захиргааны хэргийн оролцогчид гэж захиргааны хэргийн шийдвэрлэх журмын дагуу шүүгүүд гаргасан нэг хэмжлэг үндэслэн шүүгчид захиргааны хэрэг үүсгэн хариуцлагч тул тодорхой шаардлагатай байж байгаа. Одоо нэг хэмжлэгч болон тухайн маргаж буй захиргааны актыг гаргасан хариуцлагч түүнчлэн захиргааны хэргийн шүүгээс уг захиргааны хэргийг шийдвэрлэхэд оролцуулах зүйтэй гэж үзсэн 30 итгэс дуудчис одоо хэргийн оролцогч юм. За тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хангах зорилгоор оролцож буй нэг хэмжлэгч, хариуцагч, 3 дахь этгээдийн төлөөлөгч болон эрх зүйн тусалцаа үзүүлж байгаа хүмүүлэгч нь хэргийн оролцогчийн бүрэлдэхүүнд орохгүй юм. За нэг хэмжлэгч гэж захиргааны хууль бус акт болмоос өөрийн гэр хуулиас ашиг сонирхож өрсгсөн гэж үзэж эрхээс сэргийлгээж хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэг хэмжлэл гаргасан нэгдүгээр хэрэг нь хоёрдугаар хууль этгээд хэлдэг ба. За захиргааны хэргийн оролцогчид дотор нэг хэмжлэгч, хамтран нэг хэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч 3 дахь этгээд. За бусад оролцогчдын хувьд бол өмгөөлөгч, итгэмжлүүлсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нэрийн бичгийн дарга. За ерөнхийдөө товч бөгөөд тодорхой тайлбарсан байх гэж бодож байна. Баярлалаа. За харин одоо үүнийг цааш нь илүү дэлгэрэнгүй мэдхийн тулд захиргааны хэргийн шүүх гэж юу болох талаар Баасан Сүрэнтэй ярилцъя. За баярлалаа. Монгол улсын одоо үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн одоо нэгд хэсэгт иргэн захиргааны одоо зэрэг шүүх таслах ажлын төрлөөр одоо шүүхийг дагнан байгуулж болно гэж одоо заасны дагуу улсын эрх хурал захиргааны хэргийн одоо шүүх байгуулах тухай тийм мөн одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баталж мөрдүүлснээр манай улсад 2004 оны 6 сарын 1-ний өдрөөс захиргааны хэргийн шүүх одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг юм аа. За захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйлдэлээс эргэн хуулийн этгээдийг хамгаалах мөн эргэн хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн одоо захиргааны хэрэг үүсгээд захиргааны хууль бус шийдвэр тэгээ үйл ажиллагааг хүчингүй болгож тэдэнд учруулсан хохирлыг арилгах замаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүний эрхийг одоо ингээ хамгаалж төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зорилго эрх мэдэл бүхий одоо дагнасан шүүхийг хэлдэг байгаа. За захиргааны хэргийн шүүх нь одоо ямар онцлогтой байдаг вэ? Бусад шүүхээс бол ялгагдах бас нэлээд онцлог байдаг. За үүнээс дурдах юм бол хүний эрхийг одоо нийтийн захиргааны хүрээнд одоо зөрчигдөхөөс нь хамгаалах сэргээн тогтоох одоо гол зорилготой байдаг. Тэгээ нийгэмд гүйцэтгэх өрмөц чиг үүрэгтэй мөн хянан шийдвэрлэх одоо хэргийн бие даасан харьяалалтай.
Тэгээ хэргийн оролцогчид нь бас өвөрмөц бүрэлдэхүүнтэй. Энэ нь болохоор манай Нандин Эрдэнэ хэлсэнчлэн нэхэмжлэгч нь иргэд хуулийн этгээд байдаг бол хариуцагч нь заавал захиргааны байгууллага албан тушаалтан байдаг байгаа. Урьдчилан хянаа шийдвэрлэх ажиллагаа гэсэн workshop буюу процессын өвөрмөц журамтай. Тэгээ нотлогооны үүргийг одоо өөрөө хариуцсан биелүүлэх одоо тусгай зарчимтай гэх зэрэг маш олон онцлог давуу талтай байдаг. Наан за ойлгомжтой. За тэгвэл захиргааны иргэн шүүхээс одоо ямар шийдвэрүүдийг гаргадаг вэ? Үүний талаар. Шүүхийн шийдвэрийн төрөл ярихынхаа өмнө одоо шүүхийн шийдвэр гэж юу гэдэг юм бэ гэдэг талаар ойлгох нь зүг байх. Анхаар шатны шүүхээс захиргааны хэргийн шүүхийг одоо хэргийг шүүх хуралдаанд хянаа хэлэлцээд одоо гаргасан шийдвэрийг нь бол шүүхийн шийдвэр гэж хэлдэг байгаа. За захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдах шийдвэр, маргааныг эцлэн шийдвэрлсэн шийдвэр гэж хоёр ангилдаг байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх одоо ажиллагааны явцдах шийдвэр нь захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлэх, харин маргааныг эцлэн шийдвэрлсэн шийдвэр нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлсэн шийдвэр, харин маргааныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргаж буй шийдвэр гэж хоёр ангилдаг байна. За баярлалаа. Одоо захиргааны иргэн шүүх нь ямар агуулгатай байдаг талаар инх санаатай ярилцъя. За сайн байцгаана уу. Тэмүүчэндээ баярлалаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-гийн 107-гийн 1 зааснаар үндсэн 4 агуулгатай байдаг. Удирдгал хэсэг, тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэг, тогтоох хэсэг гэсэн 4 агуулгатай байдаг. Тэгээ удирдгал хэсэгт нь шүүхийн шийдвэрийг хаана, хизээ, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааныг оролцогчдыг нэрлэн заасан байдаг. Тодорхойлох хэсэгт нь нэхэмжлийн шаардлага, хариуцагч, гуравдаж этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгасан байдаг. Үндэслэх хэсэгт нь бол хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хилцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэлсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлаж хэрэгсэн тухайга туссан байдаг. Тэгээд тогтоох хэсэгт нь бол хэргийг хянан шийдвэрлэхэд баримтсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүгт гаргасан нэхэмжил болон сөрөг нэхэмжлийг хангасан, эсвэл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлийг бүхэлдний хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлөвлөх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарлсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж үүрэг хүлээхийг тусгасан. Шүүхийн шийдвэрийн арга, журам, хугацаа, шийдвэрийг дав заалдах журам гэсэн заалтуудыг тогтоох хэсэгт нь туссан байдаг. Тэгээд тогтоох хэсэг нь захиранд тушаах хэлбэртэй байдаг байна. За тэгвэл агуулга юм зүйл байдаг юм байна. Тэгвэл түүн дээр анхаарах ёстой зүйлс байдгүй бол анхаарах ёстой зүйлсийн талаар яриач. Анхаарах ёстой зүйлс нь бол үндэслэх хэсэгт орсон байдаг. Үндэслэх хэсэг нь чухал ач холбогдолтой хэсэг бөгөөд учир нь шүүхийн шийдвэрт болж өнгөрсөн үйл явдалд дүгнэлт өгөхөөс гадна ирээдүйд бий болох үйл явдалд нөлөөлөх үр дагавар бий болгоход бол үндэслэх хэсэг нь гол анхаарах зүйлтэй ордог байна. За баярлалаа. За тэгэхээр бид суурь ойлголтын талаар ерөнхийдөө бол ярилцлаа. Захиргааны эрх зүй гэж юу болох түүний оролцогчид захиргааны эргийн шүүхийн шийдвэр, онцлог, агуулга, анхаарах ёстой зүйлсийн талаар ярилцлаа. Харин одоо бидний ярилцах зүйл бол энэхүү сэдвийн гол агуулгын талаар ярих болно. Захиргааны эргийн шүүхийн шийдвэрт дүнжлэхийг ерөнхий ойлголтоо. За тэгэхээр энэ талаар анартай ярилцсанаа. За Монгол улсад шүүхэн шийдвэрийн дүн шинжилгээ гэж яг юу болох талаарх тогтсон тодорхойлолт ховор байдаг. Гэвч агуулга шин чанарыг нь харгалзан дараах байдлаараа тодорхойлж болдог байгаа. Шүүхэн шийдвэрийн дүн шинжилгээ гэдэг нь тодорхой нэг шүүхэн шийдвэрийг эрх зүйн болон хэлбэрийн талаас нь задлан шинжилж тухайн шийдвэрийн эрх зүйн асуудал, үндэслэл, ач холбогдлыг судалгааны үндсэн дээр тайлбарлан бичсэн бичвэрийг хэлдэг байгаа. За тэгвэл шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх ерөнхий зорилго нь яг юу юм бэ? Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх гол зорилго нь шүүхийн шийдвэрийг зөв уншиж ойлгох,
шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа талаарх онол ба хууль хэрэглээний холбоо хамаарлыг судлах, шийдвэрийн эрх зүйн ач холбогдол зэргийг тайлбарлахад оршдог байгаа. Шүүхийн шийдвэр дүн шинжилгээний ач холбогдлын талаар ярилцъя. Эрх зүйн ач хөгжлийг хурдсгана. Энэ нь болохоор шүүхийн шийдвэр дүн шинжилгээх нэгдэх ач холбогдол байгаа. Шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийснээр шүүхийн шийдвэрийг шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулан онол практикийг уялдуулан судлах боломжийг нээж, эрх зүйн асуудлуудыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх зэргээр үндэсний эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулдаг байгаа. Хоёр дахь ач холбогдол нь гэвэл хуульцсан сургалтын чанарыг сайжруулдаг. Судлаач оюутнууд шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийснээрээ эрх зүйн онол ба хууль тогтоомжийн уялдаа холбоо, хууль хэрэглэх арга зүйг танин мэдхээс гадна шүүхийн шийдвэр бичих, боловсруулах арга техникт суралцдаг. Мөн судалгааны ажил хийхдээ тухайн сэдвийн хүрээнд шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийснээр судалгааг илүү бодиттой, баялаг, үр нөлөөтэй болгодог байна. Гурав дахь ач холбогдол нь бол шүүхийн нэр хүндийг өсгөдөг. Сайн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийн, түүний ач холбогдлыг гарган ирснээр нийгмийн дунд тухайн шүүгч шүүхийн нэр хүндийг дэвшлүүлдэг. Дөрөв дахь ач холбогдол нь гэвэл шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлдэг. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр шүүгч нар аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлсэн гэдгийг харуулж, цаашлаад шүүхийн шийдвэрийн бичвэр, үндэслэл сайжрах замаар шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлдэг. Эдгээр ийм дөрвөн ач холбогдолтой. Зөв. За тэгвэл шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх субъект нь хэм бэ? Зөвхөн хуульч судлаачид хийх ёстой юу? Анараа. За. Шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийх этгээд нь хэн ч байж болдог. Жишээлбэл хуульд, судлаач, эрх зүйн сургуулийн оюутнууд гэх мэт хэн ч байж болно. Дүн шинжилгээ нь дэлгэрэнгүй ба хураангуй хэлбэртэй байж болдог. Хууль зүйн ихтэйц сургуулийн оюутнууд бол дүн шинжилгээ хийх анхлан суралцагчид учраас дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийгдэг бол дүн шинжилгээ хийх тодорхой ур чадвар, дуршлагтай болсон хуульд судлаачид хураангуй дүн шинжилгээг өгүүлэл хэвлэн нийтлэх зорилготойгоор хийж болдог. За тэгвэл захиргааны шүүхийн дүн шинжилгээ хийхэд баримтлах ямар нэгэн зарчим байдаг уу? Хэрвээ байдаг бол За. Судлаач нь нийтийн дарамт, хууль дүрм журмын хориглолт болон хүндлэнгийн оролцоонд үйл автан мэдлэг олж авах, судалгаа хийх академик хэрэгжүүлэлттэй байдаг. Үүний зэрэгцээ үндэслэлтэй, судалгаатай, академик ёс зүйг чандлан баримтлах үүрэг хариуцлагатай байдаг. Үүнд бусдын оюуны бүтээлийг хүндэтгэх, байгууллагын болон хувь хүний нууцыг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зэрэг үнд зүйлүүдийг ойлгодог байгаа. За харин одоо дүн шинжилгээ хийх шүүхийн шийдвэрийн талаар яриач. Шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийхдээ улсын дээд шүүхийн тогтоол болон хүчин төгөлдөр дав заалгах шатны шүүхийн магадлалыг сонгоо авахыг санал болгож байдаг байгаа. Мөн дуйлантай эсвэл шинэлэг асуудлыг хүндсэн анхан шатны шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийж болох ч хүчин төгөлдөр болсон эсхийг ер нь бол нэгтлэн шалгах хэрэгтэй байдаг байгаа. За тэгэхээр ямарваа нэгэн зүйл үндсэн бүтцтэй байдаг. Захиргааны эргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний үндсэн бүтцийн талаар тодорхой ярьж өгөөч. За. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь салбар эрх зүйн онцлог болон судлаачийн арга барилаас шалтгаалan олон янзын хэлбэр хэв маягийг үүсгэн хөгжүүлэх нь дамжиггүй байдаг. Тиймээс энэхүү арга зүйн зөвлөмж нь гагцгүй байж болох бүтэц түүний элементүүд буюу бүрдэл хэсгүүдийг санал болгож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл доорх элементүүд буюу бүрдэл хэсгүүд нь заавал баримтлах дараалал биш байдаг байгаа. За шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь хэргийн агуулга буюу факт, шийдвэрийн агуулга, дүн шинжилгээ гэсэн үндсэн хэсгүүдтэй байдаг. Үүнд нэмэлтээр дүгнэлт хэсгийг нэмж өгч болдог байгаа. За ерөнхийд нь үндсэн хэсгийг авч үзвэл 6 үндсэн хэсэгтэй. Эхлээл хэргийн агуулга буюу факт, шийдвэрийн агуулга, дүн шинжилгээ, дүгнэлт, их сурвалж гэсэн үндсэн 6 хэсэгтэй. Эхлэлт нь болохоор шүүхийн шийдвэрийн нэр, оршил хэсгийг тусгаж өгдөг бол хэргийн агуулга буюу факт хэсэгт нь гол үйл явдал, өмнөх шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл, шүүхийн шийдвэрийн агуулга хэсэгт нь болохоор тухайн шийдвэр түүний үндэслэлийг оруулж өгдөг. Дүн шинжилгээ хэсэгт нь болохоор маргаантай асуудал, эргэцэн онол судлаачдын үзэл санаа, ялгаатай ба төсөөтэй шүүхийн шийдвэр, судлаачийн хувийн үзэл бодол, байр суурь зэргийг мөн
хэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлагыг дүн шинжилгээ хэсэгт оруулж өгдөг. Дүгнэлт хэсэгт нь болохоор тухайн шийдвэрийн ач холбогдол цаашид судлах шаардлагатай асуудлыг оруулж өгдөг байгаа. Их сурвалж хэсэгт нь ашигласан ном зүй, өгүүлэл, бусад дүн шинжилгээ гэх мэт зүйлсийг багтааж өгдөг байгаа. За баярлалаа. Одоо шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний агуулгын талаар ярилцъя. Агуулга нь яг юу байдаг, тэр дотор багтдаг зүйлсийн чулуун цэцэг мэдээлэл өгнө үү? За сайн байна уу? Чулуун цэцэг байна. За захиргааны шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний агуулга. Шийдвэрийн дүн шинжилгээний агуулга маань дотроо 6 үндсэн хэсгээс бүрддэг байгаа. За ерөнхий үндсэн хэсэг болох эхлэл хэсэг. Аливаа шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийхдээ тухайн шийдвэрээ танилцуулах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл ямар шийдвэр дээр дүн шинжилгээ хийх гэж буй. Мөн тухайн шийдвэрийг бүрэн эхийн хаанаас олж болохыг агуулсан шүүхийн шийдвэрийн нэрийг танилцуулж өгдөг. За эхлэл хэсэг маань дотроо мөн 4 бүрдэл хэсгээс бүрдэнэ. Эхний бүрдэл хэсэг болох шүүхийн шийдвэрийн нэр. За дүн шинжилгээ хийх гэж буй шүүхийн шийдвэрийг нэрлэхдээ агуулгаар нь буюу сэдвээр нь нэрлэх нь илүү тохиромжтой байдаг. Жишээлбэл үндэслэлгүйгээр ажиллаж салгацсны улмаас ажилгүй байсан хугацааны олгоорыг гаргуулахтай холбоотой гэх мэт нэрлэж болно. Харин шүүхийн шийдвэрийг ишлэх процессын түүхийг танилцуулахдаа уламжлалт буюу шүүхийн нэрээр нэрлэх нь зүйтэй байдаг. Өөрөөр хэлбэл шүүх, шийдвэрийн огноо, шийдвэрийн дугаар гэсэн хэлбэрийг баримтлах нь зөв. Жишээлбэл улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар тогтоолт гэх мэт нэрлэж болно. За мөн 2 дахь бүрдэл хэсэг болох шийдвэрлэсэн шүүх, шийдвэрийн огноо дугаар. Энэ хэсэгт сонгож авсан шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх болон түүний өмнөх шатны шүүхийг товчхон танилцуулж өгөх хэрэгтэй. Үүнд нь дүн шинжилгээ хийх гэж буй шийдвэрийг гаргасан шүүх, шийдвэрийн огноо, мөн өмнөх шатны шүүхийн шийдвэрүүд байгаа бол тэдгээрийг нь танилцуулж өгөх хэрэгтэй. Тухайлбал сонгосон шийдвэр нь давжцаалдах шатны шүүхийн магадлал эсвэл хяналтын шатны шүүхийн тогтоол байгаа бол энд өмнөх шатны шүүхээс гаргасан шийдвэрүүдийг жишээ нь Дархан аймаг дахь Сум дундын захиргааны иргэн анхан шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 789-р нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэх мэтээр тооч хэлбэрээр танилцуулж өгдөг. Ийхүү тухайн шатны шүүхийн шийдвэрийг өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийн хамт танилцуулахдаа хамгийн сүүлд гаргасан шийдвэрээс эхлэн дараалуулан бичвэл илүү зохистой. За дараагийн бүрдэл хэсэг болох шийдвэрийн нийтлэгцээ их сурвалж. За дүн шинжилгээ хийх гэж буй шийдвэрийг бүрэн ихээр нь ямар албан ёсны их сурвалжаас авч болох вэ гэдгийг нь зааж өгдөг. За дараагийн бүрдэл хэсэг болох оршил хэсэг. Зарим дүн шинжилгээг харахад хэргийн агуулга нь өмнө оршил эсвэл тавигдаж буй асуудал зэргээр тухайн шийдвэрийг сонгосон үндэслэл ач холбогдлыг хөндөж буй асуудлаа нэг өгүүлбэрээр дурдсан байх нь бий. За гэвч энэ нь бол заавал байх элемент биш. Сонголтод бүрдэл хэсэг учраас судлаач маань өөрийн үнэлэмжээрээ сонгон оршилтой байх уу үгүй гэдгийг шийдэж болтгоо онцлогтой. Дараагийн үндсэн бүрдэл хэсэг болох хэргийн агуулга буюу факт. Энэ хэсэгт болсон үйл явдлыг танилцуулж өгдөг. Өөрөөр хэлбэл шийдвэр тусгагдсан мэдээлэл дээр боловсруулалт хийж гол үйл баримтыг нь орхигдуулахгүй тодорхой байдлаар өгүүлж өгдөг. Ингэхдээ хэмжлэгч нь хариуцагчийн тайлбараас шууд хуваалцарлалгүйгээр зөвхөн үнэн зөв хэмээн шүүхээр тогтоогдсон үйл баримтуудыг танилцуулах хэрэгтэй. Гол үйл баримт гэдэг нь шийдвэрийн үйл баримтууд дотроос тухайн үйл баримт өөрчлөгдвөл шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөж болох байсан үйл баримтыг хэлж өгдөг. Мөн энэ хэсэгт нь өмнөх шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэрвээ процессын түүх, давжцаалдах гомдлын агуулга зэрэг өнөө хүртэл ямар процесс үйл ажиллагаа явагдсныг нь танилцуулж өгөх хэрэгтэй. Зарим дүн шинжилгээнд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийн агуулга хэсэгт оруулах нь бас байдаг. За мөн дараагийн үндсэн бүрдэл хэсэг болох шийдвэрийн агуулга. Шийдвэрийн агуулгыг нь танилцуулахдаа магадлалыг хүчингүй болгосон эсвэл магадлалыг хэвээр үлдээсэн эсхийг дуртаа гол үндэслэлийг нь утга агуулгыг нь гажууд болохгүй өгүүлж өгөх хэрэгтэй. Иймд үндэслэх хэсгийг бүрэн ихээр нь хуваалцарлахгүйгээр
гол хэсгийг нь эрслэг маягаар танилцуулж болдог. Дараагийн үндсэн бүрдэл хэсэг болох дүн шинжилгээ. Энэ хэсэгт дараах элементүүдийг хамааруулан анализ хийж өгдөг. За эхний элемент болох маргаантай асуудал. Судлаач нь тухайн шийдвэрээр ямар асуудлыг хөндөж тавьсныг тодорхойлон тайлбарлах шаардлагатай. Шүүхийн шийдвэрийн эрх зүйн асуудал нь процессын болон материалын эрх зүйн асуудал гэж хоёр хуваагддаг байгаа. Гэхдээ процессын журам зөрчсөнтэй холбоотой шүүхийн шийдвэр дүү шинжилгээ хийх нь тэмж ач холбогдолтой биш учраас материалын эрх зүйн асуудал хүндсэн шүүхийн шийдвэрийг сонгон материалын эрх зүйн асуудлыг хөндөж тавих юм бол илүү үр дүнтэй болж өгдөг. Зарим шүүгчид эрх зүйн асуудлыг маш товчхон бичсэн байдаг. Гэхдээ дүү шинжилгээ хийх гэж буй судлаачийн хувьд бүрэн хэмжээний эрх зүйн асуудлыг гаргаж ирэх нь илүү чухал байдаг. Зарим тохиолдолд шүүх шийдвэртээ эрх зүйн асуудлыг товч тодорхойлон бичээгүй байдаг учраас судлаачид үүнийг өөрсдөө танин мэдэх хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд талууд эрх зүйн асуудлыг хэрхэн тодорхойлж тайлбарласныг сайн судлах хэрэгтэй. Энэ хэсэгт асуудлыг хөндөж тавьсны дараа тухайн асуудалд өгсөн шүүхийн хариулт, за мөн үндэслэлийн учир шалтгааны холбоо хамаарлыг өгүүлж өгөх хэрэгтэй болдог. За дараагийн элемент болох эрх зүйн онол болон судлаачдын үзэл санаа. Судлаачийн дээрх эрх зүйн асуудал, маргаантай холбоотой эрх зүйн онол тайлбар, үзэл баримтлал, судлаачдын үзэл санааг тусгаж өгөх хэрэгтэй. Мөн дараагийн элемент болох ялгаатай ба төсөөтэй шүүхийн шийдвэр. Энэ хэсэгт нь болохоор судлаач тухайн эрх зүйн асуудалтай холбоотой өмнө нь гарч байсан шүүхийн шийдвэрүүдийг судалж тусгана. Өмнө нь ижил төсөөтэй маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэж байсан? За мөн ямар үзэл баримтлалыг баримтлсан? Ингэхдээ аль болох улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэв тухайн маргаантай холбоотой улсын дээд шүүхийн шийдвэр байхгүй бол давж заалах шатны шүүхийн шийдвэрийн магадлалыг сонгож болно. Хэрэв эдгээр аль аль нь байхгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг сонгож судалж болдог. За мөн өмнө нь гаргасан шүүхийн шийдвэрүүдийг хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлсэн байдлаар ангилж бичих хэрэгтэй. Тухайлбал эдгээр нь дүү шинжилгээ хийж буй шүүхийн шийдвэртээ ижил байр сууриас шийдвэрлсэн үү? Эсвэл эсрэг байр сууриас шийдвэрлсэн эсхийг ялгаж бичиж болдог. Ингэж бичихтэй тухайн шийдвэрийн нэр, үндэслэлийн гол хэсгийг нь танилцуулж өгөх хэрэгтэй. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр нь их байх тусам сайн боловч бүгдийг нь дүү шинжилгээндээ бичвэл хэд нуршуу болох эрсдэлтэй тул зөвхөн онцгой ач холбогдолтой гэсэн шийдвэрүүдийг нь сонгоо авах хэрэгтэй. Мөн дараагийн элемент болох судлаачийн хувийн үзэл бодол буюу өөрийн байр суурь. Судлаач өөрийн хувийн үзэл бодол байр сууриа илэрхийлэхдээ учир шалтгааны хувьд итгэл үнэмшил төрүүлэх үз. Үйл баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр харьцуулж үзэн хэр үндэслэлтэй вэ гэдгийг нь бичиж тэмдэглэдэг. Жишээ нь ямар асуудал үүссэн, түүнтэй холбоотой онол үзэл баримтлал хэрхэн үзэж байгаа, шүүх түүнийг хэрхэн шийдвэрлсэн, хуулийг хэрхэн тайлбарлсан, ямар үзэл баримтлалыг барив, мөн өөрийн үзэл бодол хэрхэн үзэж байгаа, шүүхийн шийдвэртээ ижил байр суурьтай эсрэг байр суурьтай байна уу гэх мэт асуудлуудыг гаргаж ирэх хэрэгтэй. За дараагийн элемент болох хэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлага. Энэ нь сонголтод бүрдэл хэсэг бөгөөд тухайн хэлбэрийн талаас анхаарал татгаж зүйл байна гэж үзвэл судлаач нь энэ талаар өгүүлж өгдөг. Ингэхдээ улсын дээд шүүхийн 2006 оны 4-р сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай зөвлөмжийг ашиглаж бичиж болдог. Мөн ерөнхий үндсэн бүрдэл хэсэг болох дүгнэлт хэсэг. За энэхүү хэсэгт болохоор судлаач маань товч дүгнэлт бичнэ. Мөн дараах зүйлсийг тодруулан бичвээс шүүхийн шийдвэрийн дүү шинжилгээ нь илүү үр нөлөөтэй болж өгдөг. За нэгдүгээр шүүхийн шийдвэрийн ач холбогдол нь. Шийдвэрийн ач холбогдлыг гаргаж тавихдаа тухайн шийдвэрийн эрх зүйн хөгжилд оруулж буй хувь нэмэр бусад шийдвэрүүдийн дунд эзлэх байр суурийг тодорхойлж өгөх хэрэгтэй. Тухайн маргаантай асуудлыг шүүх шийдвэрлснээрээ ямар шинэ хандлага, алхам, тайлбарыг бий болгов? Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлсэн үү? Шүүхийн практик нэгэн шинэ хандлага тогтоож чадсан зэргийг тайлбарлан бичвэл илүү үр дүнтэй. Мөн цаашид судлах шаардлагатай асуудал.
За уг шийдвэрт дүү шинжилгээ хийх явцад шинээр үүсэж буй асуудал судлах шаардлагатай зүйл зэрэг үлдсэн нэмэлт асуудлуудыг энэ хэсэг тэмдэглэж болдог байгаа. За мөн үндсэн бүрдэл хэсэг болох их сурвалж энэ хэсэгт болохоор дүү шинжилгээ хийхэд ашигласан ном зохиол, сурах бичиг, өгүүлэл, ихтгэл, бусад дүү шинжилгээ зэргийг багтаан бичиж болдог юм аа. За баярлалаа. За бидний ярилцах сэдв ерөнхийдөө бол өндөрлөж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дүү шинжилгээд ерөнхий дүгнэлтийн талаар их санаа дүгнэлт хийх болно. За баярлалаа. Тэгээ сүүлчийн бүлэг ерөнхий дүгнэлт. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний судалгааны ажлын нэг төрөл болохын хувьд хууль тайлбарлах хэрэгцүүд чухал байр суурь эзэлдэг. Шүүхийн шийдвэрийн судалгааны объект болгож бодит байдал дээр хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэж байгаа, үүссэн үйл баримтаас эргэцэн үйл баримтыг хэрхэн ялган салгаж байгаа, хуулийн зүйл заалт болон онолыг хэрхэн бүрэн дүрэн ашиглаж байгаа болон хэрхэн бодиттой зөв зохистой үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж байгааг үнэлэхийн тулд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийдэг байна. Онц ач холбогдолтой эсвэл олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийг шийдвэрлсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж тухайн шийдвэрийн эргэцэн асуудлыг тодруулж онолын практикийн ач холбогдлыг олж илрүүлэх үндэсний эргэцөөг хөгжүүлэхэд хувь нэмрээ үзүүлдэг байна. Энэхүү судалгаагаар Монгол улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсрууллаа. Аргачлалыг боловсруулахад Америк болон Япон улсын аргачлалыг харгалзан үзэж өөрийн орны эрх зүйн тогтолцооны онцлогт тулгуурлан боловсруулсан болно. Ингэхдээ Япон улс Монгол улсын нэгэн адил эрх зүйн тогтолцоотой мөн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх онол нь илүү хөгжсөн, үр нөлөөтэй байгааг харгалзан үзэж энэхүү аргачлалыг түлхүү ашиглав. Харин Америкийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь шүүхийн шийдвэрийн мэдээлэлд илүү төвлөрсөн байдаг бөгөөд үүнээс хальж судалгаа хийх тухай ойлголт байдаггүй учраас дутагдaltaй байлаа. Монгол улсын хувьд шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, цаашид эрх зүйн сургалт, судалгааны эргэлтэнд шүүхийн шийдвэрийг оруулж үндэсний эрх зүйг хөгжүүлэх зорилготой тул шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг боловсронгуй үр өгөөжтэй байдлаар хийх асуудал манай огт хорцоо тавигдчихлаа. Ингээд манай подкаст дуусж байна. Тэгээ төгсгөлийг тавьж өгнөгөө Тэмүүжин Дэмиг шилжүүллээ. За ингээд бидний бэлтгэсэн подкастыг анхаарал хандуулан сонсон баярлалаа. Баяртай.